Заасан бүтрэн. За өнөөдөр та бүхэнд LD Player аппликейшны тухай ерөөхдөө дахиад цаашаа зааж өгье. За би application-ийнхаа Gmail-ийг оруулчлаа, пассвордыг. Аккаунтсаа ингээд application ороод ирсэн. Одоо энэ дээр тоглоом дээр яг application-аа нэмээд өгч болно гэсэн үг дараа. За энэ Super Backup гэдэг нэртэй энэ application болохоор яадаг вэ гэхээр ингээд та энэ татсан тоглоомуудаа буцаагаад энийг юуг сонгочвол зүгээр идэм биш үү? Order settings руу automatically rotate-ийг сонгочвол их зүгээр идэм бэ. Тийм бэ. Automatically rotate гэдэг. За энэ application яадаг вэ гэхээр apps руу нөрөөд таны суудсан байгаа. За жишээлбэл CX File Explorer энэ арай бага аппликейшн. За last one нэртэйсэн зэж явах тий. Энийг backup хийчихнэ. За ингээл болоо авчихъя. За тэгэнгүүтээ CX File Explorer-ийнх нь энэ SMS contact backup дотор энэ app гүйцэтгэв. За ийм app гүйцэтгэв. За бэлэн app-гууд бас байдаг интернетэд. За жишээлбэл би нэг ийм Play Store дээрээс устсан нэг тоглоом байгаа байхгүй юу? Nova 3 гэдэг нэртэй тоглоом. Би бүр айл 2013 4 он тоглолттой байлоо нэг тэр хавцаа. Их гоё тоглоом гар утасны. За тэгээ Nova 3-аа татна. Би одоо татсан байгаа. Download app дээр нь сонгоод дахиад 2 юм гарч иртээ. Тэрнийх нь энийг сонгодог шүү. Тэгээ энийг сонгоод дахиж ингээд сонгонгүүтээ би download руу ороод энэ татсан байна. Энийг энэ дээр 2 дарна. Тэнгүүд энэ дээр 2 дарангууд энэ хэрвээ та 2 юу үүсгэсэн байл нь штэ LD Player-ээс гадна Blue Stack үүсгэсэн байл хамгийн сүүлд үүсгэсэн Android web browser орчин дээр суудаг баг. Тэгээд энэ Nova 3 руу орно. Тэгээд Nova 3 руу оронгот дахиад 2 гигабайт илүү нэг тэр хавцаа багт амжтай юм татдаг санагдаад байна. Тэгтээ энэ алдаа зааж байна. Нэг app-ийн форум ороод storage ороод clear storage гэж. Тэнгүүтээ дахиад Nova 3 op file download гэх юм явчих. Нэр orbit. So open энэ дээр op дээр нь дарна. Энэ app нь mobile нь open энэ авч явах шиг энэ бүүндэл бүдэр үзье та. За тэгэндээ хаана нөө зүгээр л op гэж уншлаа шүү дээ. Op гэдэг юм хай гэж юм. Тэгэхээр юм биш болж таарч байна. 2.1 гигабайт юм байна л дөө. За татах линк нь хэлнэ хайна. Харин хаана байна? Add review дээр зарах юм болов? За тэгээд татсан op-ын мэдээж та нар мэдээд татсан op-ыг документсын Huanzi-ийн pictures дотор paste хийгээд тавьчихна. Move paste хийсэн ч болно. Татсан юм чинь move paste юм. Тэгээд дараа нь issue ороод CX file explorer руу ороод pictures-ийнхаа тэр юунаас op-ийн folder нь хуулж авангуудаа Android-ийнхоо op дотроо paste хийж тавь шүү. Move paste хийсэн ч болох. Дараа ашиглан бол яг copy paste хийж болно. 2 аккаунтаар тоглодог хүмүүс тоглоомод байгаа шүү дээ. Бас 2 3 last one нэртээс гадна Sky Children of the Light-ийг бас 2 аккаунтаар тоглоход их зүгээр байдаг. Яг тэр нэг олуулаа нэг гар гараасаа байраа хөтөлцөөд нисгээрээ нэг гэрлэн бүүдиж унах нь бага байдаг. За энэ op-ыг бол мэддэг хүмүүсээс татчих байх гэж байна. Эхний сайт бол худлаалах шиг байна. Ийшээ орчи download Nova 3
op. Хоёр дахь сайт нь энэ нэгцэн үү яасан. Энэ нөгөө бүр өмнө яасан. Энд л байна л да. Хоёр дахь сайт нь буцаад NBA руу орчлоо. За яг эсвэл энийг рестарт хийчих болно. Рестарт хийгээд дахиад тоглоом руу ороход татчих магадгүй. Би тэгж бодож байна. За зарим утсууд юу утас гэнэ лаптоп компьютер таб дээр ингээ уншаад гацаад тийш үү. Тэгэхээр та Windows апдейттэй бас заавал хийх хэрэгтэй. Windows тийшээ орол апдейтийн төрлийн системтэй холбоотой ямар төрлийн юм бэ? Check for update дээр даржаад тэр бүхнийг хийнэ гэсэн үг. Тэгээд хийсэн ч гэсэн нэг бас орохгүй алдаа заавал энэ web optional updates руу ороод driver updates дотроос нэг сонгож яана гэсэн. За би энэ жишээл энийг татчих. Би Yellow mouse-ыг ер нь татах юм байна. Тэгэд заавал restart хийсний дараа юм чи яад шүү. Энийг татаа дууссан. Тэгтээ restart хийсний дараа тэр програм чинь бүрэн ажиллана гэсэн. За ноо 3. Invalid license гинэ. Тэгээд энэ тоглоом бүр устсан юм байна уу тэгвэл яалтчгүй. Устсан юм байна. Лицензгүй болсон тоглоом байна. За тэгвэл юу ай бүгдээр энэ тоглоом байдаг болов энэний Undown яг Life After гэдэг тоглоом. Play Store дээр мэдээж байгаа. Энэ Play Store дээр л байгаа. Энэ install. Гэхдээ энэ Life After нь шүү дээ, тий. Апдейт версн 1.0.214 яг мөн биш. Утсаар орохоор арай өөр үстэй өмнөх версн байдаг хгүй. Энэ бол яг л байна л та үг нь. iPhone нь болохоор сүүлийн версн гэдэг. Android утсаар оронгууд өмнөх версн 100 дээр версн байдаг хгүй. Хэрвээ зарим нэг юун дээр байдаггүй Play Store дээр байдаггүй team application байвал ингээд энэ app Pro Reader-с ч юм уу аль нэг юунаас app-ын тутангуудаа ийшээ ороод энэ app-ын сонгоод за миний өвчнүүд download дээр нэг app байгаа шүү дээ. No 3 бол байгаа. Тэгтээ No 3-ыг татсан юм чинь дотоо суулгацсан юм чинь одоо энийг ахиж зарах шаардлага байхгүй. Яг доороо суучна. Энэ Live After-ыг суухал юм байна. Хамгийн сүүлд гарсан Undown гэдэг тоглоом яг хуу Play Store дээр бүх юм ийшээ орно л доо. Мэдээж Undown ч бас байгаа. PUBG ч гэсэн байгаа. Байна Undown байна. 2-3 янз ах юм. Ийм нэг Undown байна. За иймэрхүү байлаа. Тэгээ өнөөдрийн геймплейг ерөөдөө энэ төргөд өндөрлөчээ. За тэгээд дараагийн геймплей хүртэл дахиулслаа.